Тэгээд нөгөө олон шатлал бүтээгдэхүүнийг би найзуудаасаа ч гэсэн харж байсан. Өөрөө ч гэсэн тэгдэг. Нэг 5-6 ширхэгтэй ком авлаа, гаргаад ирлээ. Тэгэл одоо аль нь ихэнд үлээ, аль нь хоёрт үлээ гэд тэрийг ингээд дандаа урд хойно оруулах гад байдаг. Тэгэхээр яг ингээд дараалалаар нь хийж өгөөч. Төвнөр нэгдүгээрт, хоёрдугаарт сэрүүм, ампул, тос одоо юу гэдэг те яг ингээд дараалалаар нь хэлээд өгвөл цээжилдэг юм уу? Сэрүүм нэг юм шүү. Тэгэж бодож байна. Хаа энэ яг өөр юмнууд бас байгаад байдаг. Тэгэхдээ дандаа энэ төр толгой эргээд ерөөсөө цээжилдэг. Гэтэ бид хоёр шиг юм эмгтээчүүд байх уу? Гүйшээ бид хоёр ингэж асуусан. Би яг тэрийг чинь Эмагаас сарын өмнө асуусан. Санаж гин үү? Гэхдээ би ч бас чамаас дараа зөрүүлж асуусан шүү дээ. Магтаад. Яма энэ олон юмнуудыг ханаас нь эхэлж төрөх гэлээ гэсэн чинь яг тестороолоо та өндөр намаар нь өгөх юм аа. Тэгсэн тий. Чи яаж байгаа юм бэ? Дэмжлээрээ тий. За одоо яг яах вэ? За өдрийн мэнд хүргэе. Сайн байцгаана уу бүх бүсгүйчүүдээ. Хүүхнүүдээ наашаа суугаарай. Өндөр өсгий подкастын дараагийн дугаар эхлэж байна. За ингээд бид гуруулаа сууж байна. За үеийн үед л гуруулал байсан л да. Гэхдээ зочид маань солигддог. За энэ удаад хөтлөгч Эма Туул 2. За мөн зочин маань ирсэн байгаа. За зочноо бол манай Эма танилцуулчих бах тий. За юун түрүүнд хоёуланд нь өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. Өглөөг сайхан эхлүүлсэн үү? Сайхан. Маш гоё эхлүүлсэн. За. Өдрийн мэнд хүргэе. Хоёртоо. За тэгэхээр мэдээж Хөвтөнгөр радиогийн хөтлөгч Туул Эма өнөөдрийн зочин бол юм эдэмлэгийн арьс гоо заслын чанга ухааны магистр Сув Тэрдэн ирсэн. За тэгэл зочин авчирт цуулгаал хөвчлэн Туул ит хоёроос дүү ээж таарах юм да. Тэгэл хоёр талаас нь хоёр их чинь гэж яхаа л. Манай Эма ингээд нэг өөрийгөө амар ихч болгох дуртай. Тэгэл их чинь эсвэл дөөч нэмэх гэлээ. Ер нь бидний нас нэрх гэж яриад идэв. Гэхдээ яг нэрэ эмэгтэйчүүдийн нэвтрүүлэг хийгээд эхэлсэн чи бидний нас явчихжээ. Гэхдээ яваагүй. Энэ сэдвүүд бидэнд харьцангуй ойр болчихж. Өнгөрсөн дугаар дээр бид эмэгтэйчүүдийн гоо заслын мэдсасл ярьсан болвол өнөөдөр цэвэр арьс арчилгааны талаар ярина. За асуултууд их байна. Эмчтэй дахиад өндрийн мэнд. Одоо тэгэл бүгд мэдлэгээ сонсож байгаа үзэж байгаа эмэгтэйчүүдтэй хуваалцсан гэж найдаж байна. Арьс арчилгаа гингүүт л хамгийн эхний яг өөрийгөө бодож эхэлж байгаа. Бүх эмэгтэйчүүд зэгж байгаа. За би арьсаа яаж арчилдаг вүлээ? За өглөө босоод орой унтахтаа гэлэх байх. Тэгэхээр арьс арчилгааны хамгийн эхний үеэс шат болвол нөгөө нүрэ будгаа арилгахаас л эхлэх байх та бодвол нөгөө олон шатлалт бүтээгдэхүүнүүд гэдэг шиг те ямар дараалалаар хийх ёстой юм бэ гэд эхэлэх үү энэ зөв үү бид хоёр одоо тэгээд нэг бол бүр сүүлээс нь эхлэх гэж магадгүй шүү орой унтахынхаа өмнө угаадгаа ярьчих магадгүй нэг бол өглөө босоод яаж яах вүлээ төрхөх юмнуудаа ярьж магадгүй юм. За эхний ээлжинд бол хэдүүлээ яг арьс арчилгаагаа ямар шат дараалтайгаар хийх вэ гэдэг талаар ярилт. За шат дараал гэхлээр хамгийн ихний ээлжинд мэдээж цэвэрлэгээ байгаа. Нүрээ цэвэрлэн. За цэвэрлэгийн дам болон давхар гэж байна. За цэвэрлэгээний дараа тоонер төрх нь арьсаа бусад бүтээгдэхүүнүүдэд бэлдэх зорилгоор тоонер. За түүний дараас ампул, эсэн, серум гэдэг идэвхтэй орцны арилгыг илүү агуулсан бүтээгдэхүүнүүд. За дараагийн шаталт бол чийгшүүлэх маск, чийгшүүлэх тос. За хамгийн сүүлд өглөөний үед бол нарны тос. Тийм дараалтайгаар арьс арчилж явах хэрэгтэй. Манай гоё арьстай юм аа. Ингээд хараас угаад байлаа шүү дээ. Би ингээд хүмүүсийн арьсыг харахаар нэх гоё ингээд хүмүүс бол гялтаагаад авах муухай гэдэгдгийг. Надад бол гялтаагаад авах нь илүү гоё санагдаад идэгий. Надад бас тэгдэг. Энэ хуурай арьстай хүмүүсийн хүний арьсыг санджиж байгаа нүдэж бас магадгүй баха. Яг ингээд гялтааж авах нь цаанаасаа эрүүл байгаагийн шинж эсвэл тухайн өдөртөө бүтээгдэхүүн тэгж тохироод байгаагийн шинж юм болоо нэрэ. Тэр бол зөвхөн хүний нөгөө нэг арьсных нь онцлог байхгүй. Онцлог. За тэгээ би өөрөө ямар арьстай вэ гэдэгт түүндээ тохируулсан одоо арьс арчилгаа бүтээгдэхүүнүүдийг хэрэгсэний үндсэн дээр балансаа тэнцвэрзүүлж ижил илүү аятайхан байна гэсэн үг. Яг эмэгтэйчүүд тэгэхээр өсвөр наснаас эхлээд явбал ямар вэ юм чи? Өсвөр насны охтод сая олон төрлийн бүтээгдэхүүн хэлсэн шүү дээ. Одоо олон шатлалт, тонор, серум юу тэднийг яг охид хэрэглэх ёстой юу? Зүгээр одоо нэг чийгшүүлэгч тонор байгаад зөвхөн нарны тос төрөх юм уу? Яавал дээр бас ингээд хар нялхаас нь хүүхдээ химийн бүтээгдэхүүн орц найрлагатай юм их хэрэглүүлмээргүй санагддаг. Тэгсэн хэрнээ хэрэглүүлэхгүйгээсээ болоод бас өөрссөн чигээ буруу замналаар гэдэг юм уу те арьс арчилгаа таархан болчихоё гэж бас юм идэг.
За өсвөр насны хүүхдүүдийн хувьд бол заавал тийм олон бүтээгдэхүүнийг нэг дор хэрэглээд авах шаардлага бол эртэн гайгүй. Ямар одоо арьс нь ямар асуудалтай гэдгээс ер нь их хамаарна л та. За яг ерөнхий одоо үндсэн арьс арчилгаанд бол мэдээж цэвэрлэгээ байна. Цэвэрлэгээ нь хэрвээ нарны тос түрхдэг бол давхар цэвэрлэгээ хийх ёстой. Оройдоо. За давхар цэвэрлэгээ гэдэгт нь бол эхлээд тосон цэвэрлэгчээр цэвэрлэнэ. Тосон цэвэрлэгчээр би тослог арьстай юм чинь тосоор цэвэрлэхгүй гэсэн юм байхгүй. Заавал тосон цэвэрлэгчээр нарны тос болон гадны бохирдлоо илүү арилгаж өгнө. За тосон цэвэрлэгчийн дараа хөөсөн угаагч юм уу гээлэн угаагчаар угааж цэвэрлэнэ гэсэн. За тэгээд дараа нь заавал хэрэглэх шаардлагатай юм бол тонер гэдэг. За тонер болохоор бусад бүтээгдэхүүнүүдийг арьсанд илүү одоо хүлээж авахт нь тусалдаг. За мөн дээрээс нь арьсны одоо нэг тэнцвэрийг хадгалахад бас нөлөөлөх бас чухал үүрэгтэй байдаг. За түүний ардаас чигшүүлэх тос тэгээд нарны тос төрөх юм бол. За одоо арьс арчилгаа гэхээр бүсгүйчүүд маань эхлээд угаахаас эхлэх байх гэж бодож. Зөв. Тэрний араас угааж арчиж янз бүр болчихдог юмнуудад төрөх байх тий. Тэгэхээр хамгийн эхний шатанд нь яаж угаах юм? Зарим би нэг эмэгтэй хэлсэн сонссон. Доошо тонгоодгүй байдаг. Тэгэхээр яах юм гэдэж угаах юм тэгжсэн байхгүй юу? Доошо тонгохоор арьс үрчидэг ч гэнэ юм ярихаар заа наа чи арай худлаа. Тэгээ би ингээ угаавал шал тэнийг болно нэстэйгээ ярьжсэн. Тэгэхээр хүүхнүүд маань бүсгүйчүүд маань арьсаа ямар усаар яаж угаах юм? Юугаар угаах юм? За тэгээ өглөө угаах уу? Эсвэл орой зүгээр ингээд нөгөө тосоор нөгөө юу гэдэг лээ? Тосон цэвэрлэгч. Тэргээр цэвэрлжээ тэгээд угаахгүй унтах юм уу? Яавал дээр үү? За эхний цэвэрлэгийн дээр бол давхар цэвэрлэгийг бол оройны арьс арчилгаанд хэрэглэнэ. За өглөөдөө бол яг арьсаа арчлаад унтаад өглөөс ирж байгаа арьсанд бол дан цэвэрлэгээл хийгээд нүр бодолттой одоо арьс арчилгааны бусад бүтээгдэхүүн шаталтаа ороод явчихна гэсэн үг. За оройн арьс арчилгаан дээр давхар цэвэрлэгээ хийгдэхээр нэгдүгээр тосон цэвэрлэгээ хэрэглэж байгаа тий. За тосон цэвэрлэгч маань гадны бохирдол болон одоо нарны тосыг хамгийн сайн задлж өгдөг гэсэн үг. За нарны тос одоо илүү задлагдчих байна гэсэн үг. Тэгэхгүй болохоор одоо тосон цэвэрлэгчийг бид нар за нүүрэндээ хангалттай хэмжээгээр массажлж түрхээд 30 секундын хугацаанд массажж түрхээд дараа нь гараа нь оргож байгаа дахиад баг зэрэг чихтэй усаар чихтэй гараараа тэр нөгөө нэг тоснуудаа буцаагаад сайн задлах хэрэгтэй байдаг. За тэр нь задрахаараа бид нарт яг ийм сүү шиг өнгөтэй цагаан болж задардаг. Тэгэж бүх эсгүүдээ задлсны дараа усаар зайлаад тэгээд энэ цэвэрлэгээ бол 1 минутын хугацаанд үргэлжилдэг. За тэрний дараагаас нүүр угаагч савн эсвэл хөөс эсвэл гээлээр угаана. Тийм заавал арьсаа угаана. Эхнийх нь бол бохирдлоо арилгасан, дараагийнх нь бол үндсэн арьсаа цэвэрлж гин гэсэн үг. Тийм за цэвэрлэг сонгохдоо бас нэг одоо маш одоо анхаарах шаардлагатай юм нь бол арьсны одоо pH баланс гэж байдаг те хүчин шүтэн тэнцвэр одоо өөрийнх нь хамгийн байх дуртай орчин гэж байдаг байхгүй арьсны өөрт нь. За хамгийн одоо тухтай гоё орчин гэж зүг pH баланс нь. За арьсанд болохоор нүүр угаагчны хувьд 5-аас 6.5 6.5-ийн хооронд байвал хамгийн тохиромжтой байдаг. Тэрнээс илүү болоод ирэхээр хуурайшуулаад байдаг. Бид наанаас нэгчнээ сайн чийгшүүлээд шингийн юм уугаа те янз янзын витамин хэрэглээд ч гэсэн их хөөсөрдөг. За pH баланс нь алдагдсан хит хөөсрөлттэй тийм бүтээгдэхүүн хэрэглээд байгаа юм бол тэгэл эмзэгшил үүсэх ингээл асуудлууд араасаа л гараад байна. Хаана тийм тэмдэглэг байд юм бэ? Энэ сайн хөөс юм гинлээ гэл ерөөсөө л худалдагчд юм уу эсвэл зарж байгаа хүний үгэнд нь тайлбарт нь итгээ шууд дээр нэг тийм үсэг харагдаад идэг одоо нэг юм санаа анзаарч байна уу? Дээр нь байдгүй байдаг. Савлгаандынхаа гадна л тэрийг анзаарах нь штэ. Яг нэр асуул их юм байна. Тэгснэ нүрээ цэвэрлээ. Олон төрлийн салфетка маскнууд байна. Одоос та худалч хүнд салфетка маск 50 холгондоо ингээд тавьчаад одоо 20-30 минут алгаад аваад би энэ нүрээ одоо угаах хэрэгтэй юм уу угаахгүй болов угаах уу болох уу гэд угааштай найз боддог. Би тэгээд заримдаа угаагаадгүй штэ. Энэ яах хэрэгтэй юм бэ? За яг тэр нөгөө нэг салфетка маск болгохынх нь арталт яг заавар нь байгаа. Яг тухайн зааврынхаа дагуу л хэрэглэн гэсэн. Зарим нь угаадаг, зарим нь угаадаггүй. Ихэнхдээ ер нь угаадаггүй л маскнууд байгаад байдаг. За тэгээд бас нэг хүүхнүүдийн нэг алдаа гэдэг юм уу? Тийм анзаарэгддэг юм нь болохоор 15-аас 20 минут тавина гэд заавар дээр нь бичсэн баг чинь 30-40 минут би удаан тавиул илүү гоё чийгш юм байна гэж
боддог. Илүү удаан хугацаагаар тавьдаг. Тэр нь болохоор эргээгээд биднэрт одоо чийгшүүлэх маск маань биднэрт чийг одоо арьсанд илүү шингээж өгөх үүрэгтэй байгаа шүү дээ. Хугацаа нь ингээ уртцаад 30-40 минут болоод ирэхээр салфетик маань өөрөө нөгөө өгсөн чигээ буцаад өөртөө сороод авчихна гэсэн. Тэгэхээр ямар ч үйлчлэгээгүй, ямар ч үр дүнгүй л юм болно. Шуналтаж болохгүй нэ шүү дээ. Яа, би бол шуналтдаг хүн. Илүү тавьчвал илүү л гоё болно доо гэж байгаад байсан. Бараг заримдаа нэг удаа 50-80 минут болцсон. Тэр бол 30 минутах байсан. Аха. Тэгвэл буцаагаад чигээ сороод авчдаг байх нь шүү дээ. Тийм нь шүү дээ. Тийм байна. Тийм. За. Тэгээ бас нэг юм. Маск тавьчаад хүмүүс ингэдэг өглөө биш оройн арьс зарчилгаанд нүрээ уваагаад шууд маск тавиал тэгээ болоо. Бус нэт. Юу байгаа? Хайцсан. Бусдад доорлоо шат. Өөр би юм уу? Тэгээ нөгөө тонер монер эссенс месенс те чигшүүлэх юмнууд тос мос нь яасан ба. Масканда найдаад. Тийм. Үгүй яг үнэндээ би бол залхуурдаг. Яа тэгэл за тэр олон юмнууд төрөхээр ядраад нэг маск тавиал баг тэрийг ингэж тогцоод унтаад тэгэл. За одоос та гоё болсон байгаа. Ядчил маск тавьчвал нэг сайхан чигшил аваад хончих бах гэж боддог. Би бас залхуурдаг байсан юм а. 20 хэд настай байхдаа 30 хэд настай байхдаа тэгээд одоо болохоор үнэхээр залхуурыг гэж бодсон ч гэсэн нүүр маань өөдөөс баг ярьж гин болохгүй. Ингээд ах юм бол энэ байтугай болно шүү гэ. Тэгээд нэг 3 сарын эхээс эхлээд 5 сарын сүүл үдий цаг хүртэл нүүр үнэхээр арга авахгүй болох юм. Энэ үед нөгөө нэмэлт бүтээгдэхүүн эсвэл нэг айтаахан мэддэг салон байвал мэддэг гэдэг учир бас байна. Хаа хамаагүй газар орчхоор юуг нь мэддэхгүй юм хийлгэж байгаа. Одоо итгэдэггүй. Тэгээд яг зүгээр л гэртээ байгаа салфетик маск юм уу гэдэг тиймэрхүү юм эмгтээчүүдийн эргэлзээ бас байгаад байдаг. Энэ нэмэлт арчилгаа гэвэл софтайм чи ямар арчилгаа зөвлөх үү? Яг л одоо нөгөө арьс хураашаал яах вэ? Нэмэлт арчилгаа хэр мэдээж нөгөө нэг шатлалуудынхаа дагуу гэхдээ нэмэлтээр одоо зөвхөн маск тавиад байх биш. Тэгээ одоо эссенс, серум, ампул гэл тэр болгон чинь нэг зөндөө олон нэршилтэй байгаа шүү дээ. Тэгтээ үндсэн юм нь болохоор үндсэн одоо эмчилгээний чийгшүүлэх юм уу, өрөвсөл намдаах юм уу тэр гол найрлага нь илүү их хэмжээгээр орсон бүтээгдэхүүнүүд байгаад идэг. За тэдгээрээс хамгийн таны ярьсанд хамгийн гол чухал шаардлагатай найрлага нь юу юм бэ гэдгийг одоо эмчээс юу нь зөвлөгөө аваад хэрэглэх нь зүгээр гэсэн үг. Өнөөдрийн дугаар цэвэр арьс арчилгаа. Тэгээд нэг олон шатлалт бүтээгдэхүүнийг би найзуудаасаа ч гэсэн харж байсан. Өөрөө ч гэсэн тэгдэг. Нэг 5-6 ширхэгтэй ком авлаа, гаргаад ирлээ. Тэгэл одоо аль нь ихэнд төлөө, аль нь хоёрт төлөө гэд тэрийг ингээд дандаа урд хойно оруулах гад байдаг. Тэгэхээр яг ингээд дараалалаар нь хэлж өгөөч. Төвнөр нэгдүгээрт, хоёрдугаарт серум, ампул, тос одоо юу гэдэг нь яг ингээд дараалалаар нь хэлээд өгвөл цээжилдэг юм уу? Серум нэг юм шүү. Тэгж бодож байна. Энэ яг өөр юмнууд бас байгаад байдаг. Тэгэхдээ дандаа энэ төр толгой эргээд ерөөсөө цээжилдэг. Тэгээ бид хоёр шиг юм эмгтээчүүд байх уу? Үгүй бид хоёр ингэж асуусан. Би яг тэр чинь Эмагаас сарын өмнө асуусан. Санаж гин үү? Үгүй би ч бас чамаас дараа зөрүүлж асуусан шүү дээ. Магтаад. Яма энэ олон юмнуудыг ханаас нь эхэлж төрөх гэлээ гэсэн чинь яг тестороолоо та өндөр намаар өгөх юм аа гэж хэлсэн. Тэгсэн чи яаж байгаа юм бэ? Дэмжлээрээ тий. За одоо яг яах вэ? Та яаж төрөхтэй? За би эхлээд нүрээ нөгөө хөөсөн цэвэрлэгчээр угаадаг. Оройд олвол за өглөөгөө төрөхөө ярьж байгаа тий. Өглөө би тон руу төрөхдөг. Тэгээд надад байгаа нь штэ тийм ээ серум байгаа. Чигшүүлэх тос байгаа, нарны тос байгаа. Ингэж төрөхдөг. Дундаас нь тэр ампул одоо юу ч гээд байгаа энэ бол ингээд төрхөөгүй байгаа. Яг одоо ийм байдлаар. Энэ дараалалаар. За одоо туул яа дээ. Би яг ижилхэн. Гэтэ би серум төрүүлждэг санагдаад байна. Альныхаа тонерынхаа урдталт юм. Тий. Тонер. Серум. Тэгээд тонер. Тэгээд нар тос, нарны тос. Тэгээд нарны тос. Тэгээд крем. Гэл яваад. За. Туулэгчийн хол нэг алдаатай явж байна. Серум уу? Тий. Буруу юу? Хүүт. Ингэж л таараа. Би яг тэрэн тэгж төрхөд. Одоо ярьс арчилгаан дээр болохоор эхлээд ер нь бол хамгийн энгийн ойлгох юм нь бол шингэнээсээ өтгөн рүү бүтцтэй. Нөгөө шингэнээс нам биш ах нь шүү дээ. Намаас өнөөсөө өтгөн рүү. Одоо харахад мэддэхгүй бол ингэж эргүүлж тайруулаа тий дусаагаад үзэн хамгийн шингэнийг нь хамгийн эхлээд төрхөн. Тэгээд арьсандаа шингэснийхэн дараа дахиад дараагийн арай нэг жоохон том ойлгохгүйтэй. Дараа нь арайгийн том.
Тэгэхгүй бол шууд одоо тосоо түрхтэй ч юм уу шууд серумаа түрхэх юм бол нөгөө нөхс үнэд чинь бөглөрөөд дараагийн бүтээгдэхүүн хүлээж авч чадахгүй болчихно. Тэгвэл би тастаа нэр амар худлаа түрхсэн биз дээ. Удаж байгаа одоо ингэж түрхээд. Тэгэхээр одоо үйлчилгээ өгөөгүй байсан биз дээ. Тийм тэгэл нөхс бөглөөл тэр тоонор бол ямар ч хэрэггүй л гэсэн үг. Хөөрхөлсөн. За ингэ над чиг эмэгтэйчүүд байгаа бол сонсоод аваарай. Байхгүй бах дөө надаас босна. Гэхдээ байгаа даа. Мэдж байгаа. Найзууд хоорондоо яриа суухаар яг нийтлэг асуултууд нэг нэгнээс асуугаад байдаг байхгүй. Гэтэл зарим нь ингээд яг бүр ингээд айхтар эмгтээчүүд байдаг штэ. Гарт нь орцсон. Өдөр тутмынх нь хэвшил болсон. Зөвхөн гэрээ харьцалгаа биш. Очдог салонтой, үйлчлүүлдэг газартай. Одоо нөгөө арьсандаа тарьдаг, гэрэлтүүлдэг, чийгшүүлдэг, тэр болгоны хийлэгдэг гэд тийм эмэгтэйчүүдэд бол яагаад одоо ингээд энэ болгоныг мтээгүй явж идэм бол гэж бодож л байгаа. Гэхдээ мэдгүй байгаа мянган эмэгтэйчүүд байгаа болохоор энэ тухай илүү яриад байгаа. За бас нэг сонирхол татж байгаа сэдв. За яг энэ цэвэрлэгийн дотроо нүрээ тосоод угаачхаад гар нүрийн альчуураар арчхаар ингээд хэцүү санагдаад байдаг. Тэгээд арчихгүй ингээ хатаахаар ч бас энэ ээжүүд чинь тэгээл хатаахтаа л явж идэг зам бас байхгүй шүү дээ. Энэ хажуугаар нь юм хийх байдаг. Энийг яаж хийдт юм бэ? Альчууранд одоо нэм бактери наалтсан судалгаанууд олон байдаг тий. Хамгийн сүүлд би нэг мэдээ уншсан. Хаттад бол энэ нүүр гарны альчуур ер нь бүсгүүчүүд нь хэрэглэхэ болж байгаа гэж. Яасан гэсэн үний юм худлаа мэдэхгүй шүү. Зүгээр миний уншсан мэдээгээр бол хамгийн их чийгшилтэй орчин бол нүүр гарны альчуур байдаг. Тэгээд тэрэн дээр хин бэ гэхээр чи өөрөө биш хажуу талын чинь гэр бүлийн гишүүд арчдаг. Коронавигийн үеэс эхлээд энэ болсон гэж байна. Ягаад тэгэхээр нэм бактери үрждэг газар чийгшилтэй газар тэгээд тэргээрээ нэг нэгэндээ дамжуулаад ингээ арчаа явчихд юм байна. Тэгээд нянтай юмаа буцаагаад арчаад идэх юм байна. Тэгээ энийг болж байгаа гэсэн юм мэдээ сонссон. Одоо эмч маань хэлэх байна. Харин яг ямар процесс тэнд явагдаад байна. Одоо ер нь бол би одоо эмнэлэг дээр ирж байгаа бүх хүмүүстэй л одоо 90 тойрныхаа бүх хүмүүстэй нүүр гарны альчуураас татгалзахыг зөвлөдөг. За яагаад тэгээд энэ ихлээр нүүр гарны альчуур ихвчлэн ариун цэврийн өрөөнд байрны өрөөнд идэх те. За тэр бол дандаа байнга чихтэй байдаг орчин. За бид нэр өчнөө сайхан арьс ажиллагаа хийгээд угаа цэвэрлж нөгөө олон бүтээгдэхүүн дараалалаар нь түрхэж тавихад чинь одоо тэнцээ нөгөө нэг ариун цэврийн өрөөнд байгаа нойлын одоо өрөөнд байгаа альчуур байгаа шүү дээ. Тэр чинь хажууд нь хүн усанд орж ийн чихтэй байна. За дээрээс нь хүн хажууд нь хүндэрж ийн хүндэрхээр үнэрт нь тий. Үнэрт чаан чинь одоо баасны бактериуд байгаа байхгүй. Бактериуд агаарт игдэж, альчуурн дээр очинаа алдчихин. Тэрийг дахиад нэг 2-3 шилтэлтэй цэвэрлэгээ хийж дахиад нөгөө бактеритай юмараа арчаад шин. Тэгэхээр болохгүй нэ штэ. Тэгээ одоо ерөөсөө хэрэглэхээ болж. Тэгээ оронд нь яах вэ? Оронд нь нэг удаагийн салфетик байж байх штэ гарцсан. Эсвэл хатаач болно. Ер нь бол нүур угаасны дараа баг зэрэг чихтэй байхад нь тоонороо төрхөл бүр илүү сайн. За тэгвэл альчуурнаас татгалзаад би ч бас нэг нүрний салфетик сүүлийн үед те одоо ерөөсөө жилч болоогүй аваад гэхдээ бас угаалгынхаа өрөөнд ингээд цухуулга тавьсан байгаа. Ялгаагүй юм болсон биз дээ. Тэрийг гаргах хэрэгтэй юм байна те. Тийм байна. За ойлголоо. За ингээд олон шатлалт тос дараалал нүур арчилгаа угаалга цэвэрлэгээ ер нь баримжаатай боллоо. Одоо тэгин гут сүүлийн үед л бас мэдэж авсандаа 35-аас дээш насандаа нарны тос эмэгтэйчүүд ер нь түрхэх хэрэгтэй юм байна. Нүрээ будахгүй байсан ч өглөө босоод нарны тосыг заавал түрхэх хэрэгтэй юм байна гэдгийг одоо нэлээд хожуу ухаарсан. Яг нөгөө нүүр үрчигээд тэр нарны туяа муяа шингээд үрчилгэсэн хойно мэдэж авсан. Нарны тосны ач тусын талаар яагаад заавал түрхэх хэрэгтэй талаар сонголтын талаар бас мэдмээр. За нарны тосыг яагаад түрхэх ёстой вэ гэхлээр за ерөнхийдөө болохоор нарнаас хитягаан туяа маш олон төрлийн туяанууд ялгардаг. За түүнээс UVA болон UVB гэсэн хоёр туяа нь бидний арьсанд шууд нөлөө үзүүлдэг. За UVB туяа нь болохоор бидний арьсыг харлах, борлох, түлэгдэх, сивхнөөсөө үүсэх гэд дандаа хамгийн гадна давхрагт нөлөөлж идэг. Шууд хүрдэг гэсэн үг. UVA туяа нь болохоор шууд гадна давхрагыг нэвтлээд бидний нөгөө эластин, коллаген тэр ширхгүүдийг шууд задалдаг. Тэгэхээр бид нар одоо хөвгшрэлтийн эсрэг 1000 юм хэрэглээд наранд гараадах юм бол бүхэл юм маань задарна гэсэн үг шүү дээ. Тийм учраас нарны тосоо заавал одоо түрхэж хамгаалах хэрэгтэй. Заавал түрхэх. Нас хамаагүй. Мөн дээрээс нь арьсны хавдар үүсэх хамгийн том эрсдэл байдаг. Түрхэхгүй байснаар тийм гэсэн. Тэгээд энэ
одоо нөгөө найрлаганд нь орсон би тэрийг ойлгодгүй байхгүй. Зарим дээр нь UV 50 70 ингээд тийм 30 гэдэг тэмдэглэгээнүүд байдаг. Тэр яг юуны тэмдэглэгээ байна? Дарнаас хамгаалах уу? Алийг би төрөх ёстой юм гэдгийг нь ерөөсөө. Тэгээ 3 нэмэх одоо P үсэг тавьсан 3 нэмэх 4 нэмэх 5 нэмэх байж идэг. Тэгэд яг алийг авах ёстойгоо би бас ялгаж чаддаг. За энэ дээр бол яг савлгаан дээр бичигдсэн SPF гэдэг нь болохоор нөгөө түрүүний хэлсэн UVB туянаас нь хамгаалдаг. Сивхнөөсөө толб үүсэхгүй байх нь шүү дээ. А UVA туянаас хамгаалдаг нь болохоор PA гэсэн тэмдэглэгээтэй. За Монголд их ерөнхийдөө нэг дээдлэн нэг 4 юм уу 5 нэмэгтэй байгаа. Тэр нэмэх нь их байх тусмаа сайн. Тийм хамгийн олон нэмэгтэйг нь сонгоно. За SPF-ийн хувьд одоо ер нь бол манай Монголын хувьд бол 30 шиг хэрэглэх нь нэг тохиромжтой биш. Аль болох өндөр 50 нэмэх ч юм уу. Одоо энэ ч маань ямар нарны тас хэрэгэлдэг вэ? Брендийн бол хэрэггүй байх. За ер нь бол тэр 30 50 гэдгийнх нь аль нь вэ? 50-тай. Тийм PA 4 нэмэхтэй тас төр. Яагаад? Илүү сайн арьсан хамгаална. Тийм. Тэгээ тэрийг бол зөвхөн одоо нэг хүмүүсийн одоо дунд байдаг буруу ойлголт нь ганцхан өглөө арьс ашиглагааныхаа дараа нарныхаа тосоо түрхээ тэгээ өдөржингөө хамгаална гэж боддог. Тийм. Тэгдэг. Тэгэж надад явж байгаа. Үйлчилгээний хугацаанд гэхдээ байгаа бах. 6 цаг уу? Үгүй. Хийдий. Буруу. SPF 30-тай болоод нь штэ 2 цаг тутам түрхэхгүй болоод 2 цаг болоод тэр чинь ямар ч хамгаалт байхгүй. Хүүх дуушээ. Тэгэхээр чин будган дээрээсээ тос түрхэхээр жоохон заварсан юм болохгүй юу? Яах вэ? Гэхдээ будган арилгаал түрхээд ах юм уу? Тэгэл ах тэгвэл сайн. Ааха. Тэгж таарна шүү дээ. Тэгвэл сайн. За бүр боломжгүй бодвол нөгөө SPF-тэй гоо сахны бүтээгдэхүүн байгаа шүү дээ. SPF-тэй кушин давхар те. Тийм. Тэгэл будгаас сэргэнгээ хамт SPF-д хамт сэргээгээд явчихна гэсэн. А гэхдээ яг тос түрхэж байгаатай ижлэхэн бол илүү сайн хамгаалж чадахгүй зүгээр нөгөө нэг кушин энтрээр сэргээж байгаа бол. Хөөх. За 100-ны улирал. За өвөл бол яг нэг гардгуум да гэж найдаа дотор байдаг гэ. 100 одоо агаар аялал зугаалгаар эмгтээчүүд хүүхдүүдгүүл явдаг штэ. Тэр үед бол нэг айхтар нүрээ зузаан будаад байдаг юм чи. 30 нэмэгтэй бол нэг 2 3 цаг барина. Нөгөө монголчилж хэлээд штэ. 2 3 цаг барина. За тэр дотомд ингэ нэмээд явах нь шүү. Би бол нэрээ үнэхээр энийг буруу ойлгож ирсэн байна. Өглөөл боддог. Түүнээс ажил дээр ирчээл за 3 цаг болчлоо. Нарны тосны маань үйлчилгээ дуусж байгаа ах та гэж юу хийжэж бодож байгаагүй юм байна. Бас нэг ойлгодгүй юм байдий. Нарны тос дээр. За бусад тоснуудыг тос болвол ингээ гоё шингээ, зарим нь ингээд гоё нялбаагаар байж л идэг штеп. Нарны тос бол тэгдэггүй. Шохоо шиг. Айгуу сонир. Зарим нь тэгээд идэг ш тэ. Тэр одоо ямар очир байна? Цайрдаг тоснууд. Тий нэг сонир шохоо шиг байгаад идэв. Надад нэг 2 3 тос байсан. Одоо сүүл түрхэж байгаа нь арай гайгүй. Тэрний өмнөх 2 тос хоёулаа шохоо түрхээд байна. Нөө яагаад вэ? Цав цагаан болж хувираад идэг. Тэр одоо ямар учиртай. Тэгээ яаж түрхвэл зүгээр юм. Тэр уг нь яг сайн тосын л таавж түрхсэн байна л да. Тийм үү? Би энэ муу гэсэн чи. Өө тийм үү? За нарны тосыг ерөнхийд нь 2 ангилж байгаа. Химийн, физикийн гэдэг. За физикийн нарны тос гэхлээр нарнаас яаж хамгаалдаг механизм нь юу вэ гэхлээр түрхэн гут гадна одоо нүрийн арьсны гадна бүрхүүл үүсгэждэг. Тэр бүрхүүл үүсчээр нар одоо тусан гутал тэрийг ойлгодог. Хитяан туяаг нь гадагш нь буцаагаад ойлгочдөг. За тийм тоснууд илүү нөгөө нэг арьсыг цайруулдаг, өтгөн бүтэцтэй, хүнд санагддаг. За дээр нь мейкап хийхэд жоохон зунгаарлаад байгаа юм шиг санагдаад байдаг. Тийм тухгүй мэдрэл төрүүлдэг. Тийм сул талтай. Гэхдээ тэр хамгийн сайн хамгаалдаг нарны тос. Хамгийн сайн хамгаалдаг. Химийн найрлага бараг ороогүй. Үндсэн найрлага нь зинк оксид болон титаниум диоксид гэдэг хоёрхан л найрлагатай байдаг байхгүй. Үндсэн 2 найрлага. Энэ 2 найрлага л орсон байх юм бол тэрийг физикийн нарны тос юм байна гэж үзэж болно. Тэрийг түрхээ шууд гадаа гарч болно гэсэн үг. За нөгөөх нь химийн нарны тос гэдэг нь тэр нь болохоор нүур будалтын доор тавихад тохиромжтой, чийгшүүлдэг, түрхсэн ч түрхээгүй юм шиг байдаг, шингэн бүтэцтэй тийм байдаг. За ийм нарны тостой болвол эхлээд гэрээсээ гарахаасаа 20-30 минутын өмнө түрхээд арьсандаа шингэснийхэн дараа гардаг. Тэгхгүйгээр түрхээ шууд гарах юм бол юус хамгаалж чадахгүй. Нарны тосыг 30 минутын өмнө түрхчээд
Тэгээ байж байгаа гараараа гэдэг юм билээ тий. Тийм. Тэр нь болохоор нөгөө цайрдаггүй тоснууд. Цайрдаг нь бол төрхөнгүүд л гараал шууд хамгаал. Чамд нөгөө 2 3 байгаа чинь сайн юм байна. Хайц. Та бүр хөдөө мөдөө явж байхдаа шууд давхарлал одоо шууд гадуур нь төрөхэд л шууд л хамгаал гэсэн. Тийм үү. Хөдөө гадаа явж байгаа хаар бизнес түрүүн нэвтрүүлэг подкаст эхлэхээс өмнө ярьжсэн шүү дээ. Гартаа нарны тос гэсэн чи би нэрээ яагаад нарны тосыг ганцхан дөрөндөө төрхийг би ойлгосон юм бэ. Зам бол яг хөө ингээл үзүүндээ энэ мүр гардаг хувц өмсөл ингэж байдаг. Тэгсэн хэрнээ хүний гар одоо энэ бугуунаас урагшаа дандаа ил гарч явдаг гэж гартаа ерөөсөө нарны тос төрхөж байгаагүй юм шүү дээ. Гарын тос нүүрний тос гэж өөр байдаг шиг гарын нарны тос нүүрний нарны тос гэж байх уу? Гар ер нь төрхийг шаардлага байна уу ер нь явж. Шаардлагатай. Ил гарч байгаа, наранд ил гарч байгаа бүх хэсэг төрөх хэрэгтэй. Ялангуяа гаранда тийм машин барьдаг хүмүүс ч гэсэн айгүй их нөлөөлдөг, харалдаг, борлдог. Тэгэл бас ижлэхэн төвшрэлтийн процесс явагдуулж байгаа. Нөгөө эластин байгаа ядаж эластин коллагийг хадгалж ямаар шүү дээ. Тий, гаранд ч гэсэн одоо ил хүзөөний хэсэгт ч гэсэн бүх хэсэгт нөлөөлнө. Бас нэг нэрээ хэлхий мартсан юм байна. Одоо нүүрэндээ нарны тос төрөхээр хүмүүс урал орхиж байна. Урал төрөх юм уу? Төрөх шүү дээ. Зохио орхитно. Төрөх юм уу? Төрхөн. Оох. Тийм бүх хэсэгт төрөх юм. Явсан биш. Би ястаа яг орхидог 2 хэсэг шүү дээ. Энэ хоёроо орхичих. Хамгийн гол зохиндоо нарны тос төрөхдгөө гэж би бүр сонсч байсан шүү дээ. Тэгэхээр энэ бүр тун буруу юм сонссон байх нь. Хөөх зохины арьсч одоо нөгөө хамгийн хурдан хөгжрөлт явагдаж хамгийн хурдан одоо өрчлөө үүсдэг хамгийн нэмгэн арьс шүү дээ. Тийм тэрийг хамгаалах хэрэгтэй байхгүй юу? Оо за. Тэр байтугай бүр одоо нөгөө нэг гадагшаа явахаар нэг далайн хэрэг дээр гардаг шүү дээ. Очихоор нөгөө яг энэ одоо үсээ хуваасан хэсгүүдэрээ хүртэл нарны тос төрөх хэрэгтэй. Хуйханда. Тэгээ нарны тосны бас хэлбэрүүд бас нэг сануулгах юм нь болохоор шүршдэг нарны тос хүмүүс одоо сэргээхэд будагныхаа амар гэдэг. Тийм будагныхаа дээрээс шүршчээ тийм юмнууд амар гэдэг ер нь бол илүү хэрэглэгээд байдаг. Гэхдээ тэрийг бол нүүрэнд бол үнэхээр тохиромжгүй. Яагаад тэгэхээр шүршдэг нарны тоснууд бол бараг бүгдээрээ химийн найрлагатай байдаг хгүй. Нөгөө химикал цайралт багтай. Найрлагын хувьд дан химийн найрлага орсон. За тийм одоо химийн найрлагатай амиг бид нар арьсаа хамгаалах гэж одоо төрж байгаа болохоос яг цацдаг хэлбэрээр хэрэглэхээр одоо энэ хамар, ам нүдрүү орох эрсдэл айгүй өндөр байдаг. За хамар амаар дамжаад нөгөө уушиг дотор эргэтэн рүү химийн найрлага ороод дотор эргэтний үргэлжлэх гэмтэх асуудал үүсч болно. Тэгэхээр ер нь бол шүршдэг нарны тосыг зөвхөн биендээ цацгыг л зөвлөдөг. Энэ нарны тос ярьсан юм чи би бас нэг сэрэмжлүүлэг сая уншсан мэдээг хэмадаас халтган ярьсан. Ингээд бүх хэсэгтээ төрөх нь гэхээр зарим эмэгтэйчүүд хэтрүүлт юм байна. Тэгээ гадаадын нэг эмэгтэй за улсыг хилээд яг уу бүх хэсэгтээ маш олон жилээр төрөхсөн юм байна. Тэгээ ерөөсөө юм үлдээхгүй нарны тос төрөх чи явсаар байтал олон жилийн дараа D витамин тодорхой хэмжээгээр авах хэрэгтэй гэдэг юм байна хүний арьс. Тэгтэл тэр D витамин авахгүй явсаар агаад нөгөө юу н ясан сэрэгчээд айгүй амархан хугарцсан гинэ. Тэгээ ингээ эцсийн бүлэгт яасан гэсэн чинь ерөөсөө нэг ширхэг ч юм үлдээхгүй нөгөө тасаад өдөр болгон төрөхсээр агаад тийм болсон. D витаминыг тодорхой хэмжээгээр жоохон ч гэсэн авах хэрэгтэй шүү гэд нөгөө эрдэмтэд нь хэлсэн л хэлээ л те. Тэгвэл бидний ил гардаг одоо эмчийн маань хэлж байгаа энэ нүүр зовхтэй хамгаалах л ёстой. Гэхдээ тодорхой хэмжээгээр яадын гиз үцэн хэсгээрээ ингээд жоохон авчихгүй юм тий. D витамин авах чинь бас цаг нар байгаад байдаг тий. Өглөөдөө оройдоо тухайн цагтаа D витамин аваад. Гэхдээ наад эмэгтэй чинь үнэхээр тэр 3 цагийн дуусгаагүй түрхэд идэв гэсэн байна. Тэгээ ер нь аливаа амиг хэтрүүлж бас болохгүй л ахал та тийм байна. Хитрхи их олон жилээр тэгээ түрхсэн. За ингээд нарны тосон дээр баримжаатай боллоо. Би бас яг адилхан туултай адилхан тэр нэг юм зунгаарлаа цайраад байдаг тос үнэхээр төвхтөө санагддаг. Тэгэл за шуг нүрээ бутчаад гаридаа л гээд яарч ил явдаг болсон бүгдээрээ гарах гэхээр нөгөө нэг крем доор ингээд зунгаарлаад энэ тухаараа цайраад барзаагаад байдаг. Гэтэл тэр сайн байсан юм байна. Өсвөр насны хүүхдүүдэд хэрэглүүлчихвэл харин зүгээр юм шүү. Хор багтай. Тийм насны хувьд бол нарны тосыг 6 сараас дээш хүүхдэд хэрэглэхийг зөвлөдөг. Оо тийм үү. Хүүхдийн нарны тос гэж байх уу тэгэхээр байна. Эсвэл зүгээр нөгөө физикал төрлийн те цайрж байгаа нарны тосууд бол харшил төрүүлэх химийн найрлага ордоггүй учраас хамгаалт. Нарны тосны ард найрлагууд нь байгаа тий. Найрлагууд нь байгаа.
Тэдрийг уншаал яаж болох нь тий. Хоёрхан л найрлага физикал чинь. Зүг. Тэгээ хар ухаанаар үзэх юм бол цайраад байгаагийн л шууд сонгочих юм байна л да. Харгаал аль нь алилээ гэж яагаад ах юм байхгүй амар болчлаа. За тэгсэн чинь арьс арчилгаа 30-аас дээш насныханд одоо нөгөө нэмэлт гэдээсэн шүү дээ. Гоо сахны эмнэлэг дээр очиж нүрээ за хар ухаанаар ярьж байгаа шүү. Чийг шүүлэх зарим эмэгтэйчүүдийн нүур нэх гой толгор чийг дагаал ингээл гэрэлтэйл цаанаасаа ингээ байгаад байдаг. За бид нар түрхэх юмнуудаа одоо миний хэлж байгаа нэг 4 юм байна. Салбитикийн маскыг хэрэглэе гэж боддог. Эннээс гадна хамгийн гол нь эрүүл мэндэд нэг айхтар хор нөлөө байхгүй. Юу хийлгүүлвэл зүгээр байдаггүй. Тэгээ насны хувьд 20 гаруй настай бол угаасаа л гоё нүртэй царайтай байдаг штэ. Энийг нэг ингэж ялгаж салгаад боломжтойнуудыг хэлж өгч болох уу? За тарилга эмчилгээнүүдийн хувьд гэсэн үг тийм. Арай нэг нэмэлт. Одоо үйлчилгээ илүү үзүүлэх гэх юм уу? Тий. За 25-аас хойш наснд угаасаа гиалуроны хүчил бидний ярьсанд байдаг чигийг одоо чиглэг байдлыг хангадаг гиалуроны хүчлийн хэмжээ буурчдаг. Тэгэхээр түүнийг одоо нөхөх зорилгоор зайлшгүй угаасаа арьсан доор тарьжил хэрэглэхгүй бол гаднаас тавьж байгаа гиалуроны хүчилтэй коллагентэй гэсэн юмнууд бол үнэхээр тэрийг нөхөж чадахгүй байна. Тэгэхээр заавал тарилга хэлбэрээр чийгшүүлэх тарилга байна. Үрчлээ үүсгэхээс сэргийлэх тарилгуудыг ботокс тарилга, за гиалуроны тарилга тийм тарилгуудыг хийлгэж болно. Гэхдээ одоо заавал 35 наснаас хүрэхээрээ гэсэн үг биш. 25 наснаас эхлээл буураад эхэлж байгаа юмыг угаасаа л тэгж буурдаг юмыг заавал буураа бараг дуусгах төхөө бүр хорчижсэн хойно ингэж тарилга бол нэг удаагийн тарилга ч юм бол жижиг баг тунгаар орно шүү дээ. Тэгээд тэрийг нөхөхийн тулд хэдэн удаагийн курс эмчилгээний дараагаар яг чиглэлийн хангалттай хэмжээгээр нөхөж ирдэг байхгүй. Тэгэхээр тийм учраас ер нь залуу одоо анзаараад тахад ер нь залуу охтууд юм хийлэхээр жоох юм бэж юу хийлэгдэн. Одоо нүүрэ амаараа тоглох нь уу гэдэг юм уу тиймэрхүү юмуд их анзаарагдаад байдаг. Тэгэхээр угаасаа багасж байгаа юмыг баг үе дээр нь багаар жоохон одоо засаад нөхөөд явчих юм бол цаашдаа гарах үр дагавар нь бага байхгүй. Ботоксын талаар би ам дамжижл бас сонсч байсан. Мэргэжлийн үнээс яг ингэж асууж байгаа. Үрчийдэг хэсгээрээ ботокс тариулна гэдэг чинь булчингийн нэг талаараа ажилуулахгүй болгоод байгаа хэрэгээ. Тийм учраас дахин 6 сар тутам ч юм уу 5 сар тутам тариулаад ахаар булчингийн саажилттай ч үлээ бүр ингэж тийм болчихно гэдэг. Энэ ер нь цаагаараа яг ямар үйлчилгээ үзүүлээд үрчихгүй байгаад идэх юм бол. За ботокс тарилга болохоор ботулиниум токсин A гэдэг A хорог гэж одоо дэрлэгддэг л дээ. Найрлага нь. За энэ яаж үйлчилж байгаа юм гэхээр одоо булчин хөдлөгдөг. За хүс ялгаралтыг зохицуулдаг тийм мэдрэлийн ширхэг байдаг. За тэр мэдрэлийн ширхэг дээр хориг үсгчдэг байхгүй. Тэгэхээр чи булчингаа хөдөлгөө хөмсгөө зангидаа гэдэг одоо дохиог өгж яхад тэр сигналыг зөвхөн тарьсны хэсгүүдэд тэр сигнал дамжихгүй л гэсэн үг. Тэгэхээр хөмсгний хөдөлгөөн, духны хэсэг, нүдний цацраг хэсгүүдэр ер нь бол хөвчлэн хийгдээд идэг шүү дээ. Тэгэхээр нөгөө шаардлагагүй хөдөлгөөнтэй хит их одоо нөгөө хөдөлгөөн ихснээс болоод үрчлээ үүсэж байгаа хөдөлгөөнөөс үүдсэн үрчлээнд бол илүү сайнэр нөлөөлдөг гэсэн үг. Тэгэхээр удаан барьд юм бол одоо тэр нь 3-аас 6 сар. Тэгээд тэр нь бол хүний биеийн онцлог, бодисын солилцоо тэр онцлогоос их хамаарна да. Хүн болгон 6 сар биш. Тэгвэл энийг чинь бол жилдээ нэг юм уу 2 юм уу 3 удаа л хийх гэж таарах шүү дээ. Энэ тарилга хийлэхгүйгээр тарилганы оронд массажаар хүний арьсыг чангалаад яаж болох юм уу? Одоо энэ ботокс янз бүрийн тариануудын оронд гуаша массаж юу? Ямар массаж? Ямар нэг массаж байгалах. Цуулан хэлж байгаа санааг ойлгож байна. Нөгөө айдастай гоо сахны хагалгаа энэ төр гэхээр нүүрэндээ тариа ч юм уу, мис ч юм уу юм өрөхгүй байхаар аргалах арга байна л гэдэг. Одоо янз бүрийн гоё тосмос одоо янз бүрийн аппарат ч юм уу одоо юу ч юм массаж энэ төр хийгээд гоё толисон юм байдгүй. Аппаратууд яг байж болно. Массаж ч гэсэн одоо байнга л хийж иж үрдэнт. Өдөр бүр. Одоо та арьсаа өдөр бүр яг дарааллын дагуу арчилж чадчих байгаа юу? Үүний дараагаас тэр массажийг өдөр бүр та яг хийж чадах уу? Гэдэг дээр байна л да. Тэгээд яг нөгөө байнга тэр массажийг хийж иж л үрдэнтэй. Тэрнээс яг нэг хийгээд бол тухайн өдөртөө л жоох.
За ботокс тарилга бас нэг юм байгаа филлер гэдэг баг. Энийг эмэгтэйчүүд хооронд нь бас их андуурдаг. Тэгээд нөгөө филлер хийлгүүлэхээр тэр чин ганц нүүрэнд чийгээд байгаа юм биш байгаа юм шиг байгаамаа. Би яагаад ингэж асуугаад байна вэ гэхээр гоо сахны эмчилгээ мэс заслын групп ч илүү тийм групп би байдгийн. Тэгэхээр эмэгтэйчүүд чи янз янзын юм асуун. Тэгээд доор нь мэдгээ хэлнэ, мэдгүй нь хамаглаж одоо зөвлөгөө өгнө, янз янзын болоод идэг байхгүй юу. Тэгэхээр филлер гэдэг нь ямар ботоксоос юугаар ялгаатай вэ? Тэгээ ямар хүн хийлгэх ёстой юм бэ? Бас л бидний хамгийн түрүүнд юм хийлгэе гэж бодохоор бид ямар хор нөлөө үзүүлэх вэ гэж боддог. Ер нь хортой юу? Филлер ч юм бол зорилго нь бол дүүргэх зорилготой байхгүй. Тэгээ бид нар ботокс бол одоо булчингийн хөдөлгөөнтэй холбоотойгоо хүрчлэгийг ажиллаад байгаа. Булчинд нөлөөлөд байгаа. За мөн хөлрөлтүүдэд бас нөлөөлөд байгаа байхгүй. Филлер тарилга бол хаана хонхоосон байна. Одоо хөвшрөлтийн процесс явагдахаар өөхөн идүүд баг багаар шимэгдэж эхэлдэг байхгүй. Ялангуяа одоо гууны хэсэг, уруулын булангийн хэсгүүдээр хонхоогоол эхэлдэг. Тэр үед дүүргэх тарилгыг тарих хэрэгтэй байдаг. За үндсэн найрлага нь бол гиалуроны хүчил. Нөгөө бидний ярьсанд гиалуроны хүчил байдаг. Тэр маань багасаад байдаг гэдэг байгаа шүү дээ. Тэр л гиалуроны хүчлийг арай жоохон нөгөө нэг юм өтгөн хэлбэртэй болгосон гэсэн үг. Тийм. Тэгэхээр бид ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй. Тэр нь тэгээ тухайн үедээ ингээд одоо дүүргэж байжгаад явандаа шимэгдээд алга болчихно гэсэн үг. Тэгэхээр нэг тодорхой хугацааны дараа алга болоод хуучин юмдээ орчин. Тийм гэсэн. Нэг хэсэг л ингэж арсыг тэнэлгэж байгаа ч юм уу арга хэмжээ авч байгаа үзэгдэлт гэж ойлгож болох нь байна тий. За тэгвэл ботокс филлер гэд буруу хийвэл ямар эрсдэлтэй вэ? Тэгээ би бас л нэг юм мэдээлэл олоод уншицсан. Тэгээ бүр зур хөргтөөгөө нэг хүний пост харсан. Нэг имлэг дээр очиод ботокс филлер гэдгийг би ялахгүй байна. Ямар ч байсан нэг тарилга хийлээсэн чинь нүдэнд нь нөлөөлөд нэг нүд нь одоо юм харахгүй болсон гэх. Тэгэхээр нь би энэ чинь үнэхээр тоглоом биш юм байна те. Зүгээр л бид нар ингээд бодохдоо арсны өнгөц давхарганд юм хийж байгаа даа гэж бодсон чи бүр хүний эрүүл мэнд нүдтэй холбоотой болоо явцсан. Энэ тэгээд буруу хийлгүүл ямар эрсдэлтэй вэ? Тэгэд би магадгүй энэ нэмэгтэй одоо худлаа бичнэ гэж байхгүй л ах та гэж тухайн үедээ өөрөө уншиж байгаа тэгж бодож байсан. Ийм эрсдэл гарах уу? Эрсдэл гардаг. Гарна. За филлер тарилгын үед бол юу яадгийг одоо бийждэг те нөгөө хатуу тэг гээлэн бүтэцтэй байдаг учраас хэрвээ ямар нэгэн байдлаар судас гэмтэх юм бол судсыг таглаж юм уу дарж одоо байрлах юм бол юу яадаг үрвсэл үүсэх. За тэгэр одоо нүдний л одоо артерийн судсыг дарж тагласан учраас бүгэлсэн учраас тэр хүн хараагүй болж байгаа гэсэн. Тийм эрсдлүүд бол байдаг. Тий. За тэгээд мөн хараагүй болох тий. За үрвсэл үүсэх. За их бүр цаашлаад хүндрэх юм бол бүр өвчл хүртэл үүсэх эрсдэл бол байдаг. Гэхдээ энийг яг мэрэгжлийн хүн эмнэлэгтэй яг нарийн одоо сурж төгсөн ямар хүн одоо филлер тарилгыг хаана ямар аргаар одоо яаж хийх вэ гэдгээс хамаарал ер нь бол эрсдлүүдээ бүгднийг л тооцоолж хийдэг гэсэн үг тийм. Тий. Одоо ер нь гэхдээ гадуур нөгөө салонуудад бас тарилга, ботокс, филлер одоо би одоо бодохдоо хараал сурчдсан болов уу гэж боддог шин. Одоо хүн хийж яхад нь энэ хавьд ингээд тариад болчтой юм байна гэж бодоод тэгээ хаана юу ааш үдтэй гэдгийг тийм яг тийм үнэхээр яг мэрэгжлийн хүн бол салонд яг арсны эмч бол салонд мэдээж ажиллахгүй байна. Тийм. Тэгэхээр тийм газруудаас ер нь эрсдэл гарах магадлал бүр илүү өндөр. Сувда эмч жишээ нь арс гоо заслын эмч болохын тулд хэдэн жилийг зарцуулсан бэ? Яг ямар хичээл үзэж хүний нүүр амны бүтэц одоо юу гэдгийг тэр болгоныг судалсан нь ер нь ямар хүн байх ёстой юм? Тийм шүү дээ. Одоо бид нар бол 6 жилийн хугацаанд хүний их хэмжээрээ төгснө. За яг хүний бүх бие организм тий яаж ажилтгийг бүх булчин яс одоо холбоос бүх юмнуудыг судална. За дараагаар нь 6 жилийн дараагаараа 2 жил арсны эмчээрээ сурна гэсэн. 2 жилийн хугацаанд бүр илүү дийлэгрэнгүй арсны бүтэцтэй хаана ямар бүтэцүүдийн ямар булчирхаа эдисүүдтэй дайвар эрхтнүүд байдгийн. За тэдгээрийн үйл ажиллагаа ямар өвчнүүд үүсэх үү тэр талаар илүү дийлэгрэнгүй сурна. За тэгээд дахиад 2 жилийнхаа дараа дахиад бүр илүү нарийнч одоо курс сургалт дамжаануудыг төгссөний дараа л энэ арсан дээр ботокс филлер хийх хэрэгтэй болж байгаа байхгүй.
бүхэл бүтэн 10 жилийг зарцуулж байж энэ ажлыг хийж яхад тийм ээ шүү дээ. Тэгэхээр бас л айхтар шүү. Ингээ бодохоор л одоо сонголтыг зөв хийх хэрэгтэй. Одоо ингээд энэ бүх мис заслуудыг хийлэхгүй явсаар агаад би одоо хийлэхгүй гэл ингээл гүрийгээл явсаар агаад 50%-аас өнгөрөөд ингээ хэрвээ хийлгүүл оройтно гэж байдгүй. Ер нь хүний ийм мис заслын аргаар ингэж гоо сайхнаа аврах нь оройтд юм уу? Эсвэл эртэн дээр байдаг юм уу? Одоо нэгэнтээ оройтцсан таны юу чинь аврал байхгүй, арга авахгүй гэх юм уу? Яа гэм бол гооцлын одоо аргууд бол харьцангуй зөөлөн аргууд байхгүй. Гооцлын тарилгууд бол арьсных нь гүндэн чигийг нөхөх, арьсных нь эсийг нь илүү залуужуулах, арьсыг нь одоо эсийг нь нөхөн төлжүүлэх, сайжруулах энэ чиглэл рүүгээ л жоохон зөөлөн аргаар үзэж байгаа гэсэн үг. Тэгээд хэрвээ одоо нөгөө ямар ч одоо арчилгаа, тордлогоо хийхгүй, за дээрэс нь одоо эмчилгээ хийлэхгүй байжгаад бүр нөгөө нэг сулраад бүр амар суларсан бол тэнд ботокс тарилга хийгээд утсаар өргөж татаад үр дүн гарахгүй. Тэгэхээр шууд мис засал руу л явна гэсэн үг. Хожигдож болохгүй. Тийм байна. Гэтэ хүн болгон л хөгшөрөх нь тодорхой. Хүн болгон л арьсан сулрах нь тодорхой. Би физиологийн онцлог гос шалтгаалаа яг зарим нэг нь гайгүй байх. Тэгэхээр анхаарах зүйл нь бол анханаас нь арчлаад явах хэрэгтэй байна. Тэгээ оройтх юм бол бүр оройтх юм бол яах нь шууд зүсэж хараад тийм л аргууд байх нь. Эсвэл тэгэл бүр хөвшөрсөн жигээрэл тэгэл үеийнх насаа тасарсан тий байглаараа. Одоо тэгтээ хүмүүс нөгөө нэг ерөн тойрны ер нь бол бүхэл хүмүүс өөртөө аюу арчаатай болсон учраас хүмүүсээс ингэж хойно байгаа юм шиг одоо үеийнхэнтэйгээ уулзаж, найзуудтайгаа уулзахад хүртэл ганцаар амар хөвшин одоо тий бүр амар хөвшлээ сууж мууцсан бусд нь гайг байх ч юм өөрөө амар хөвшөрсөн ч юм уу. Тийм байвал сэтгэл зүйн хувьд ер нь бол амар хэцүү байдаг. Одоо та нар ингээд харахаар мэрэгжлийн хүний үднээс за энэ нэг тэд орчим насны хүн гэхдээ энэ хүн арьсаа арчилдаггүй байгаад тэд юм шиг харагдчихээн гэж мэдхүү. Ер нь бол яг орж ирэхээр нь ер нь насын нас уу. Гэхдээ хүмүүс яг настайх жоох нөгөө нэг амар биш байсан. Тий. Зарим нь болохоор залуухан настай ирнэ амар их хурцлээдсэн, суларцсан, асуудал бүр амар ихтэй болсон байна. Тэгэнгუთ 20 эд настай хүүхэд байгаа байхгүй юу? Тий, нэлээ хурцсан. Хурцлын бүр гүн болж болсон байна. Зарим нь арьсан чанга баг зэрэг гуу муу өссөн ч юм уу тиймэрхүү байгаа хэрнээ 50% хүрсэн ч юм уу байна. Энэ хүний бие онцлогтой холбоотой байх та. Бие онцлог, арчилгаа тийм. Би бас нэг юм сонирхол татаад Монгол эмэгтэйчүүдийн нийтлэг нэг юм одоо юу гэдгийг юм нүүрэндээ ямар нэг юм хийлгэснэ ингэ нуудаг, нуух хандлагатай байдаг. Одоо зүгээр нэг ботокс, филлер за эсвэл бүр ингээд арьс үнэхээр хуурашаад болохгүй байна. Гой гэрэлтсэн царай дээр коллаген гэдэг юм уу тийм тариа хийлэгдсэн гэдгээ ингээд нуудаг. Эсвэл ингээд нэг давхраа хийлгсэн гэдгээ нуудаг. Эсвэл тийм юм хийлэх гэж байгаа гэдгээ нуудаг. Ийм хандлага байгаад байна уу? Яагаад тэгдэг гэж боддог вэ? Яста өдөр тутам харж байгаа бах та. Тэгээ ер нь хүмүүс өөрөөрөө л одоо ингээд гоё залуухан хിവэрэ байгаа юм шиг байх дуртайхгүй юу? Тэгэхээр одоо би удаа уулзаагүй найзуудтайгаа уулзах чинь би одоо юм одоо үрчлээдсэн тэг хөвшөрсөн байдалтай ерөөсөө уулзмааргүй байна. Тэгэл одоо мэдээж одоо уулзалтынхаа өмнө нь эмчилгээнд ороод ангийнхантайгаа найзуудтайгаа уулзлаа хэдэн олон жилийн дараа уулзлаа гэхэд тэр найзуудаа би ийм хийлгээд ийм болоод ирсэн гэж бол хэцээч хэлэхгүй шүү дээ. Зүгээр байгаагаараа тий төрөлхийнхаа юмыг ингээд тодтгоол одоо ирүүл гоё залуугаараа байгаа юм шиг л харагдах хүсэлтэй байдаг. Тэгсэн хэрнээ гоё харагдмаар байдаг. Тэгсэн хэрнээ юм хийлгсэн гэдгээ нуужмаар байдаг. Тий одоо 10 жилээ төгссөний 20 жилийн уулзалт 25 жилийн уулзалт гэж 100 болдог штэ. Энэ бүр яг бодит жишээнүүдэд их олон харж байгаа. Эмэгтэйчүүд нүүрэндээ за мис засал байя гэж бодоход 25 жилийн уулзалтаар бол одоо тодорхой штэ. 40 жилийн гарсан хүмүүс уулзалтж байгаа 50 шахацсан. Тэр үед маргааш манах гоо сайхан юу ангийн уулзалттай юм а ч юм уу нилээн тулгуу
ухаарад байдаг шалгалтын 7 хоног гэдэг шиг энэ цаг хугацаа ер нь эдгэрэлт нэг юм дүрм журм байгаа да. Тийм байгаа. Яг тэгдэг. Одоо тэдэн жилийн маргааш болох чинь. Одоо маргааш миний төрсөн өдөр болох гээд бид одоо гадагшаа явах гэдэг ч гэдэм. Тэгэхээр ямар ч үйлчлэгээ хийх одоо боломж хомс болчихж байгаа байхгүй. Жишээлх юм бол ботокс тарилга гэхэд чинь тарьснаас хойш 3-4 хоногийн дараагаас үйлчлэгээ нь мэдэгдэж эхэлдэг байхгүй юу? Эхэлнэ. За тэгээд тэр хугацаанд гам дэглэн барина. Тийм халуун сав массажинд орохгүй алкогол хэрэглэхгүй гэдэг чи юм баяр наадам. Тийм шүү дээ. Тийм. За ботокс тийм байна. Филлер гэхлээр бас филлер тарилгын дараа яг аль хэсэгт хаана хийгдсэн бэ гэдгээс хамаарат хөхрөлт үүсэх ч юм уу, хавдах ч юм уу тийм эрсдлүүд бол байдаг байхгүй. За тэднэр нь 3-5 хоногтой эргээд хэвэн байдалд ордог. Дасан зохицдог гэсэн. Тэгэхээр дасан зохицох хугацаа шаардагддаг юмыг маргааш өнөөдөр хийлгээд маргааш өмнөд явна гэсэн юм бол аюултай. Манай энэ 40 нэмэх насныхан одоо ингээ хэрвээ гоо сайхны энэ ботокс хийлгэх ч юм уу, арьсаа ингээ чангаруулах гээд тарилга хийлгүүлэх гээд ч юм уу, эсвэл массаж ч юм уу, за аль нэг ингээд орохын тулд манай Монгол улс эрсдэс уур амьсгалтай аль үлээр нь илүү зүгээр байдгүй. Бид нэр хавруу яг энэ зуны халуунд орвол дараа нь нөгөө арчилгаа ийн штэ бид нар чи өөрсдөө одоо юу гэдэг нөгөө гамаа барих гээд тэгвэл аль үлэрл нь илүү дээр байдаг бай. Ер нь ороход. Гоосгоны хагалгаа бас гаж байна. Тий. Ботокс энтер гээд тарилга. Үүдний үйлрэл хагалгаа хийлгэх сайн гээд яг чинь толгойд суудсан байт. Тийм үү. Надад бол 100 эвгүй юм шиг санагдаад байна. Халуунд 100 муу өвөл сайн гэж ойлгоод идэг гэж хүмүүс ойлгоо. Хар ханаар л бодож байгаа бид нэр. Тэр нь бол буруу. Өө тийм үү. Тий. За ялангуяа одоо нүүрний тарилга тийм мисийн бус гооцлын үйлчлэгээний хувьд бол уйлдрал юусаа хамааралгүй. Зөвхөн одоо нөгөө арьс илүү хүнд хэмжээгээр гимтээдэг лазерын уйлдрал гэж байдаг. Лазер хийгддэг уйлдрал гэж байдаг. Тэрнээс тарилга, ботокс, филлер, утас те юу гэдэг. Тэднэр нь бол ямар ч уйлдрал хамааралгүй. Мис ажил орвол мис ажилбар мис заслын хувьд ч гэсэн ялгаагүй. Өвөл зун ялгаагүй. Тэгсэн чинь эмэгтэйчүүдийн бодит байдал 101 сайхан ээлжийн амралтаа аваад тэр чинь нэг сар орчим амрлаа гэж бодоход энэ хугацаанд нэг эдгэрэлт болох юм байна да гэд зуны уйлдралыг товлоо төлөвлөөд байдаг. Тэгтэл зуны уйлдрал чарах идэгдгүү гэсэн нэг юм ойлголт байгаад байдаг. Үгүй юм байна. Үгүй шүү дээ. Би бодохдоо айгүй айж байгаа юм нь зуны уйлдралд бид нэр ихэвчлэн гадуур их явдаг шүү дээ. Тэгээ хөдөө гадаа явна. Яг тэр үед гадны бохир орчих үе, шарах авчих үе гэсэн айц байгаа байхгүй. Өвөл хийлгвэл яг уу нэх гадуур яваад ахгүй гэртэл сууж штэ. Тэгээ арай гайгүй юм болоо гэж бодсон шүү дээ. Үгүй юм бэ те. Хамаагүй юм бэ те. Хамаагүй. Өөрөө л сайн арчилж одоо эмчийнхаа зөвлөмжийн дагуу байх юм бол бүх юм ямар ч асуудал. За бас нэг асуулт. Монголчууд манаахан гэж яриад та тийм ээ. Одоо ботокс, филлер гэд зөвхөн Монголд ингээ хийгдэд байна уу? Олон улсад дэлхийн чиг хамтлагад яг энэ эмчилгээнүүдийг эмэгтэйчүүд гоо сайхандаа хэрэгжилж гин үү? Манайх нөгөө тэр улсуудад хэдэн жилийн хэрэгжилж исэн юмыг л манайх одоо хэрэгжилж байгаа. Эсвэл тэр үед мод болоод өнгөрсөн имийг одоо бид нэр өмсөж байгаа гэл нэг юм яриа байдаг. Гэтэ сүүлийн үед хувцсан дээр бол тийм байхгүй болсон юм шиг байгаа юм. Энэ эмчилгээн дээр харин ямар байна? Тий одоо нөгөө мод монголоор дуустдаг гэдэг шүү дээ. Модны явж хамгийн сүүл баг манад ирдэг юм шиг. Тийм юм бол байхгүй. Яг нөгөө орчин үетэйгээ хөл нийлүүлээл бид нэр хаана шин юм гарсан байна тэр газар нь очиж сурах, судлах, юу вэ тэрийг оруулж ирэх тиймэрхүү л одоо ер нь бол хандлагатай байгаа. Тэгээд олон нийтэд бусад улс орнуудаас ч гэсэн хоцроод байх юм бол ерөөсөө байхгүй. Яг л хэрэгжилж байгаа юм хэрэгжилж байгаа. Танад одоо юу хэрэгжилж ийн, яаж хийж ийн гээл тэгэл жилдээ нэг удаа гадагшаа ер нь яв сургалтуудад хамрагдаж илүү дээшлүүд тийм шинэ соргог юм юу вэ? Тэр болгоноор илүү сайжруулж идэг. За тэгэхээр сонсогчтой үзэгчтэй өнөөдрийн өндөр өсгийтийн зочин юу мэдэмжлэгийн арьс гоо заслын чангаах ухааны магистр Сувд Эрдэнэ оролцож байгаа. Түрүүн Сувдаа эмч 10 жилийг зарцуулж ээж би хүний нүүрэнд тарилга хийх хэмжээний энэ эрхийг олж авч өөртөө ихтэй байгаа гэсэн. Тэгээд би бас нэг юм дээр толгой эргээд байна. Сонголтоо хийх гээд очсон чи тэр эмнэлэгтээ арьс гоо заслын мис заслын эмч гэж асуух юм уу? Эсвэл арьс гоо заслын эмчхээр өөр үү? Энэ хоёр эмчийн ялгаа байна уу? Хоёулаа мис засал хийх юу? Та одоо жишээ нь мис засал хийх хэрэгтэй юу? Эсвэл тариа хийх хэрэгтэй юу гэж бүдүүлэг асуулт уу? Энэ нэрээ ямар ялгаа байна аа?
Мис заслын эмч бол яг өөр мис одоо бид нэр ерөнхий эмчээрээ төгсөөд мис заслын эмч болох юм уу, арьсны эмч болох юм уу, бэлгийн замын эмч болох юм уу гэл амар олон салбарууд дараас алчж байгаа шүү дээ. Тэрэн шиг гэхдээ би одоо мис засал бол хийхгүй. За хутга барьж хүний арьс зүсгүй гэсэн үг үү? Тийм гэсэн үг. Тийм. Тэгэхээр арьсанд одоо зүү тариур дээ арьсан дээр арьсны төвшөнд хийгдэж байгаа бүхэл юмнуудыг хийн гэсэн үг. Тийм тэнцээ тариа байж болж гин, утас байж болж гин, өөгч байж болж гин. Тиймэрхүү юмнууд бүгдийг хийн. За өөх гэхээр л надад нэг амар санагдаад байгаа юм. Дараагийн дугаартын сэдв бүлэг сэдв оруулна. Нөгөө эмэгтэйчүүд ч одоо өгзөгтэй болж байна, хөхтэй болж байна. Юун тэр нөгөө арьс да тариа хийлэхгээс айх. Тэгэд энэ өөх олборлолт гэдэг нэг ярьсан ч бас нэг амар санагдаад. Цаг ер нь дөхөж байгаа учраас энэ өөхний талаар нэг жоохон яг нэгэн өөх олборлолтын үйлдвэрлэл шиг санагддаг. Гэхдээ ястай амар туулын хилдэг шиг тэрэн дээр лайд сүрээд байгаа юм да. Энд ер нь айх хэрэгтэй юу? Энэ дээр би нэг тэр өөх шилжүүлэн суулгах гэдэг нь тавчхан ярьчул гэж боддог байна. За дараа нь дэлгэрүүлэх юм чинь. За тэгээ. Одоо ер нь бол яг сүүлийн үед одоо арьсанд юм тарихаасаа тэгээ бүтээгдэхүүн тарихаасаа илүүтэйгээр яг хүний өөрийнх нь эсийг өөрт нь тарьж өөрөөр нь нүхэн төлжүүл сайжруулж залуужуулах чиглэл рүү илүү хөгжиж байгаа байхгүй. Түүний нэг нь бол фильтрийн оронд өөрийнх нь өөхийг шилжүүлж суулгах. Тэгэхээр таны одоо биеийн аль нэг илүүдэл өөхтэй хэсгээс таны өөхийг соруулж аваад боловсруулад за тэгээд эргээгээд нүүрэндээ болон одоо өхөндөө ч юм уу үзгэндөө ч юм уу хаана л бол хаана хийлгэх боломжтой. За энэ нь болохоор ямар давуу талтай гэхээр одоо өөхийн эс чинь өөрөө үүдэл эс болдог. За арьсны өнгийг маш сайн сэргээдэг. Арьсыг нүхэн төлжүүлдэг, эрүүлжүүлдэг, залуужуулдаг. Өөх гэхээр л би нөгөө малын өөх шиг боддог байхгүй. Энийг тэгээ соруулж авах нэхэр шингэн өөх байд юм болов хүнийх гэж бодогдод. Яг л ижилхэн л өөх шиг тийм гарч ирсэн одоо малын өөх чи ямар байдаг ер нь тиймэрхүү л өөх байж штэ. Тэрийг ч юм боловсруулаад биш штэ. Нөгөө та сорж аваад боловсруулад одоо юу сорж одоо шингэн гэсэн үг байхгүй юу? Гэхдээ бүр ус шиг шингэн биш. Ийм нөгөө нэг бөмбөлөг өөхнүүд байд. Тийм. Яг энгийнээр юу гэж хэлмээр юм бэ? Тийм байна. Тэгээд тэр өөхнүүд чинь энэ хаана ингээд бүгд нь ижилхэн байд юм уу? Өөхнүүд нь ижилхэн хэлбэрт. Тийм. Өтгөн байд юм. Ижилхэн. Гойны өөх чанартай юу? Кидсний өөх. Тэр юу яриад байна? Нэр эмэгтэйчүүдийн гоо сайхан ярихад үнэхээр сонирхолтой хэрнээ бас хэцүү болчихжээ те. Зөвхөн тос мосхон биш болцсон болохоор одоо би миний ярьсныг өстө уучлаарай сонсогчдоо. Гэтэ би үнэхээр мэдгүй болохоор энэ өөхөн шингэн үү өтгөн байд юм уу гэж ингэж бодож байгаа. Гэхдээ наа чи бас боддог хідэн хүн байгаа л байгаа. Тэгэд сонирхол асуучлаа сая бол өстө тань мэдгүй асуулт байсан шүү. Тийм өөх байх уу? Аль өөхөн чанартай гэсэн. Туулын асуултад хариултыг би авчих гад бас мэдгүй байгаа. Ер нь хөвлийн урд хэсгээс л илүү авдаг. Гэхдээ зарим тохиолдолд бол өөх багтаа хүн бас байж тээ. Одоо жишээлбэл би турхаа ирнэ бас өөртөө өөх хийлгэмээр байгаа байхгүй юу. Тэгтчихэд надад өөх байхгүй байгаа гэдэг. Тэгэхээр донор өөх гэж бас байхгүй л тээ. Гэхдээ ер нь тухайн хүнд өөрт нь аль хаана одоо өөх гарах боломжтой байна. Тэндээс тэр хэсгээс. Бүр таг өөхгүй хүн гэж байдаг. Байгаа штэ. Цаг өөхгүй гэж байхгүй л тээ. Сорж авах хэмжээнийх байна уугүй юу гэдэг. Энэ эрсдэл бас сонсч байсан штэ. Бүгдээрээ сонссон байх та хэдэн жилийн өмнө жилдээ нэлээ өмнө анх одоо нөөс өөх соруулж авах үед баха. Бас нэг айхтар эрсдэл үүсээд. Гэхдээ яагаад чи бид нар юмны нэг эрсдэлтэй талын төрүүлж олж хараад идэг. Миний одоо сул тал юм уу давуу тал юм уу? Бас л эрсдэл үүсэх нөхцөл байгаа. Тийм үү? Өөх соруулна гэдэг чинь чи. Өөх яг сорол шилжүүлж суулгахад бол харьцангуй гайгүй шүү дээ. Тийм үү? Тийм. Хөнгөнөвтөр ер нь бол хөнгөнд орох уу? Хөнгөнд орно. За одоо жишээ би ч бас өөхтэй хүн өөхний донор болж болох хэрэггүй юу? Хүн гэдэг. Тэгснэ одоо жишээ нь гуйнаасаа би өөхөө сорууллаа гэж бодохоор тэр хэсгийн арьс унжаа тэрнээ дээ. Тэрийг харин яах юм болоо гэ би дотроо бодоо суужлаа. Тэрийг яах вэ?
Ер нь бол яг өөх соруулсан хэсгийг жигд л одоо бусад хэсэгтээ жигд болгож л аавна гэсэн байна. Тэрнээс нэг хэсгийг өмцөм аваад хонхоолгоол тийм юм байхгүй. Тэгээд нэг одоо хөвлөнөөс авна, гуйнаас авна тухайн хэсгийг яг жигд одоо хэмжээний өөхөө соруулж аваад тухайн хэсгээ тодорхой хэмжээнд сойлт юм уу чанга одоо болтоор боодог гэсэн. Тэгээд буцаа нааддаг. Наадаж эдгэртэл нь хүлээдэг гэсэн. Эдгэртэл ингээ болттойгоо байна гэсэн. За тэгсэн тэр өөхөө харин буцаагаад нүгэндээ ч юм уу бусад хэсэгтээ хийхэд бол яг тарилах хийдэгтэй ижлэгэн арьсандаа хийчихнэ гэсэн. Өөрийнх нь биений нэг хэсэг нөгөөтгөнд нь шилжүүлээ суулгах чаар нөгөө таарах болоо таарахгүй болоо гэсэн юм байхгүй. Шил үүсгэх, үрвсэл үүсгэх тийм эрсдлүүд бол юусаа байна. Тийм тэгж ойлгож байна. За өнгөрсөн дугаар бол эмэгтэйчүүдийн хөвчлэн нүүрэн хэсгийн гоо сайхантай холбоотой мэс заслын тухай ярьсан болох юм уу болохгүй юм уу үний юм уу худлаа юм уу гэ бөө эргэлзээ. За энэ удаад арьс арчилгаа гэл тос мосхон яриад өнгөрөхөндөө гэсэн бас л ярих юм бол асуудал хүндрэх шинжтэй юм байна. Тэгээ юу мэд имлэх юм арьс гоо заслын хэмжээ ангаахны магистр Сувд Эрдэнэ байлаа. Баярлалаа эмчээ. Та нэрээ нүүрэндээ юу хийлэгдэг вэ? Тариа хийлэгдэг үү? Яадаг вэ? Тариа хийлэгдэг. Гэхдээ яг мэрэгжлийн хүн болохоор энийг энийг хамаагүй хэлж байгаа бах тий. Болох юм уу? Болно шүү дээ. За. Ботокс хийлгэнэ. За мэдээж 30 гарсан учраас коллагены нийлэгжилтийг нэмэгдүүлэх, чийгчлээ нэмэгдүүлэх нүүрний тарилгууд. За тэгээ гоо сайханд бол карбокси, арсны өнгө сэргээх, гүний цэвэрлэгээ хийлгэх. Тиймэрхүү юмнууд бол. Арсны өнгө сэргээдэг юу байд юм тариа? Тариа байна. Бүхэл тариа юу нь бол арсны өнгөийг сэргийж. Тэр чинь харин давгүйсийнхаа гүндээ одоо тийм гол юмнуудаа нөхөдөг чинь хамгийн гадна талдаа өнгийн сэргийгээд гоё цайруулаад өгч. Би яагаад ингэж асуусан гэсэн чинь манай найруулагч өнгөрсөн дугаар дээр гоо сайхны эмчнэр, ийм арьс заслын эмчнэр өөрсөндөө яагаад гоо сайхны мэс засал хийлгээгүй, эсвэл энэ тарилга хийхгүй байгаад гэдгийг хортой байдсан биш үү? Тэрийг мэдээд өөртөө хийлэгдэх юм биш үү гэж асууж ирсэн байхгүй юу? Тэгэхээр би гоо заслын эмч маань хийлэгдэх юм болов яадаг юм бол гэд хандж байгаа. Тэн дээр нэг юм хэлчихээ. Тэр болохоор ер нь бол бидний ажил тэр гоо заслынхаа болохоор ажил одоо өглөө ажилдаа гүйж ирээл ажлын цаг дуусаа гүйгээл гардаг хгүй. Яг өөртөө зарцуулах цаг баг байдаггүй гэсэн үг. Тэгэхээр би одоо ажиллаа тарсны дараа үнэхээр өөртөө цаг гаргах шаардлагатай үедээ цагаа гаргаад өөртөө хийж байгаа хгүй баг зарим тохиолдолд. Тэгэхгүй бол нөгөө эмч маа завгүй надад үнэхээр хийх хүн олдохгүй. Тэгэхээр өөрсдийнх нь одоо боломж болж энэ зүгээр нэг ажил нь болохоор яг тийм юмыг бол бас янз л байна. Тийм ээ нөгөө загасчны морь усгүй гэж ярьдаг шүү дээ. Тийм л болдго юм байна л да. За ямар ч байсан тэгвэл энэ зөвлөгөөнүүд өөртөө хэрэгжүүлдэг байх нь. Ерөөл яг адилхан л эмэгтэй хүн л хэмжээ тий. Өөртөө шаардлагатай гэсэн юмудаа хийгээл явчихсан юм тий. За тэгээд одоо энд хүрээд өндөрлөхүүдээ хэдүүлээ. За тэгье. Өнөөдөр бидний ярьсан ярилцлага маань таалагдсан байх гэж бодож байна. Бас нэлээ олон хэрэгтэй зүйлүүдийг бүсгүйчүүдтэй ярьж өглөө. Бид нэр ярьлаа. Тэгээд зарим нэг хэсэг нь бол хөгжилтэйж байсан байх. Зарим нэг нь бол за энэ арай энийг мэдгүй байхтай яах вэ гэмээр юмнуудыг би бас асуусан байж магадгүй. Уучлаарай. Тэгэхээр манай эмч маань бүсгүйчүүдтэй хэрэгтэй мэдээллүүдийг өглөө. Энэ удаад бид нэр гоо сайхан арьс арчилгааны талаар ярилцлаа. За тэгээд мэрэгжлийн эмч нарт хандаарай гэдгийг бүсгүйчүүдтэй дахиад нэг хэлье. Өмнөх дугаар дээр ч гэсэндээ бид нэр урьсан эмч маанч тэр бид хоёрын зүгээсч тэр үзэж байгаа бүх одоо Монголынхаа бүсгүйчүүдэд хандаж уриалсан. Ер нь мэрэгжлийн хүнд мэсэл хүрж байгаа бол мэрэгжлийн хүнд хандаарай гэсэн. Арьс арчилгаан дээр ч гэсэндээ ийм зүйл байдгийн байна. Тэгээ одоо 10 жил ингээд суралцсан эмч хүн бидний дэрхэд ингээд ирээд тэгээ манай студид ярилцлаа. Тэгээд эмчтэй маш их баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. За урьж оролцсон юмсанд маш их баярлалаа. За баярлалаа. Яма бид хоёр ч гэсэндээ нэг арьсандаа нэг жоохон ч гэсэн арчилгаа хийж нөгөө нэмэлт одоо юу гэдэг нь мэдлэг олж авлаа. Тэгээд юугийн серумын төрүүлэхгүй юм байна гэдгийг би мэдээд авлаа. Энэ бүлэг сэдвүүд надад бас таалагдчихэна. Нөгөө ийш тийшээгээ өсчээд байхгүй. За ойлгомжтой. Ямар ч л байсан шингэнээсээ эхлээд өтгөнлүүг нь арьсандаа төрөх юм байна. Тэгэнгуутаа нарны тосны хувьд бол цайруулж байгаа нь сайн юм байна. За тэгээд тоо өндөр байх тусмаа PA юу?
нэмэх SPF нэмэх олон байх тусмаа сайн юм байна гэд маш амархан энгийн хэлгээр мэдэх юм а мэдээд байна. Тэгээ SPA гэдэг одоо хойш подкаст явж өгнө. За тэгээд энэ 7 хоногийнхоо дугаараа энд хүрээд өндөрлөж байна. За эх 7 хоног бишээ энэ 7 хоногийн сүүлээр одоо бүсгүүчүүд маань охтуудаа бишээ одоо би охинтой болохоор хүүхдүүд нь баярлуулах гээд явах бах. Тэгээд хүүхдийн баярын мэндийг урьдчилаад хүргэе. Тэгээд гой будаад, гой цэвэрхэн гой арстай. Тэгээд хүүхдүүдэд баярлуулаарай. Сайхан баярлаарай. Сайхан баярлаарай. За дараагийн өндөр өсгий шинэ дугаараар иргэд уулзъя. Баяртай.